За тэгэхээр бид нар явсаар байгаа Итали улсын Модена дээр Мазератигийн хувийн цуглуулга дээр ирчихсэн байна. Яг аль бие усных музей бол биш. Угаасаа байхгүй. Тэгэхээр ямар хүчтэй гэсэн чинь нөгөө Панини гэдэг нөгөө нэг айхтар эрхэн байгаад байгаа шүү дээ. Тэр хүн ингээд заргаж исэн Мазератиг дэлхийд даяар аукшнд ороод ингээд өөр улсуудаар яваад харна. Энэ бол байж чадахгүй зүйлээ. Бүгдийг буцааж худалдаж авна гэдэг. Бүгдийг буцааж худалдаж аваад тэгээ Итали улстай Мазератид байгаа. Тэгээд энэ залуу минь одоо бидний сайн нэг Монголоос ингээд 8000 км явж ирээ бичлэг хийж чана гэсэн хамт туслая гэд тэгээд ирчихсэн байгаа. Okay, so let's see the museum, right? Yeah, right. Let's go. Okay. Ер нь тракторууд нь ийм учиртай юм байна. Модена хот болохоор дэлхийн суперкарын нийслэл гэж явдаг юм. Яагаад тэгэхээр ерөөсөө Модена хотыг тойроод эргэн тойронд Lamborghini, Ferrari, Maserati, Pagani гэдэг эдгээр брэндүүд бүгдээрээ байдаг. Тэгээд Модена хот бол эрт дээрүүд бол Итали улс нөгөө ажил дүрийн айгуу том мундаг улс тэр трактор бол үргэлжлээд маш их байдаг байсан. Тэгээд трактор хэрэглэнэ гэдэг нь өөр энийг засна, янзлна гэд зөндөө ажлууд байгаа тийм ээ. Тэр талаараа тракторыг бол одоо нэг манай улсын бас нэг түүхлийн салшгүй хэсэг гэд байршуулж байгаа юм байна. За тэгэхээр Мазерати компанийн хувьд бол ах トゥ 6 анх нөгөө автомашины сэвчээ үйлдвэрлэдэг байсан. Тэгээ бас жижиг төмрийн цехтэй бас хөдөлгүүрийн модификацууд хийдэг хөдөлгүүрч хийдэг тийм компани байж байгаад өөрсдийнхөө Мазератиг гэрүүлийнхэн нэрээр компани байгуулад өөрийнхөө нэг дүүн болохоор инженер мэргэжилттэй биш зураач мэргэжилттэй байсан байлээ. Тэгээд тэр дүүгээр Мазератиг үндсэн логогоо зуруулад тэгээд Мазератигийн энэ бол доотлох ойлгомжтой нэр нь байна. Харин дээр нь байгаа энэ тэмдэг бол юу гэхээр энэ нэг яагаад энэ дээр байршуулсан бэхээр нийт блогноос байдаг шүүс гадна тэгсэн эзний хүч чадал сүрээ бэлдэж энэ логогоо бич хийсэн байлээ. За тэгэхээр энэ ардалт байгаа юм болох юм бол Мазерати компани дэлхийн одоо хамгийн анх үйлдвэрлэсэн яг оригинал машин 1926 онд үйлдвэрлэгдээд тухайн үеийн Grand Prix тэмцээн зориулж хийгсэг хамгийн анхны Мазератигийн логотой машинаас гадна энэ машин тухайн үед 180 км/цагийн хурд хүрдэг байсан байх нь 8 цилиндртээс. Мазерати компани бол сэвчээ үйлдвэрлэдэг байлаа. Тэгээд дараа машины хөдөлгүүрийн жижиг нэг өөрчлөлтүүдийг хийдэг байжгаад явандаа өөрөөсөө улаанд инжен хөдөлгүүр үйлдвэрлэдэг болсон. Тэгээд Мазерати компани болохоор уралдаанд маш их мөнгө зарсан. Тэгээд яагаад нөгөө энэ машинууд ч бас яагаад улаан өнгөтэйг анзаараад харж байгаа бол тухайн үеийн нөгөө Fiat-гийн дүрмээр бол Итали улсын машин бол ерөөсөө улаан өнгөтэй байхсаг гэдэг дүрмийн дагуус Мазератигийн машин бол муу адил улаан өнгөтэй байсан байх нь. Тэгэхээр нөгөө нэг алдартай за Fango гэж бид нэрлэдэг байгаа. Нөгөө нэг алдартай жолооч маань 1957 онд яг зөв 1957 онд яг энэ машиныг унаад нэг удаа яг төрүүлж ирсэн юм байна лээ. Энэ машин бол тэр машин. Тэгээд түүний дараагаас дараа дараагийн хөлбөрөөд нь гараад явж байгаа. Тэгээд энэ машин болохоор яг тэр нөгөө алдартай хүний чинь суугаад оруулж исэн машин юм байх нь. Мазерати компани бол ерөөдөө бас тийм амар том компани юм гэсэн биш. Өнөөгийн бидний сайн мэдих дэлхийн хамгийн том машин мөцгөлийн группуудын нэг болох Fiat компани доор байдаг. Тэгээд мэдээж хүмүүс Мазератигаар Ferrari, Maserati хоёр яг ямар ялгаатай юм бэ гэж асуудаг. Тэгээд үндсэндээ бол тансаг загварын Ferrari гэж ойлгож болохоор яг тэгэхээр Fiat Group маань Maserati брендийг ерөөдөө тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэхээр одоо хүртэл байлгачтай. Тэгээд энэхүү уралдаанд оролцоод явах хугацаанд Maserati компани маш их санхүүгийн асуудалтай маш их үйлдвэрлэлд орсон. Тэгэхээр жижиг компанийн хувьд тухайн Формула 1-т уралдана гэдэг бол яг үүнд маш их зардал. Түүхэндээ нийт 4-5 удаа дампууран галж ирсэн байлээ. Тэгээд Fiat Group-ийн нэг охин компани одоо байдаг. Ийм онцгой загвар утсан. Тэгээд илүү нөгөө Ferrari-г бодох юм бол тухайн үед нөгөө жингийн балаас нь 50-50% буюу хороп нь хойно, мотор нь урдаа байсан байх нь. Тэгээд илүү сайн жолоодохтой байсан энэ машин бол гэж нөгөө алдартай жолооч маань ярьж ирсэн байх нэ. Тэгэхээр нөгөө одоо энэ цуглуулгын эзэн буюу нөгөө Panina гэдэг хүн чинь хаяа энэ машин оноод нөгөө юун дээр ивент дээр очиж гинэ. Тэгээд тэрүүн сонирхоод үнэ асуусан. Мэдхгүй байна. Энэ бол яг үнэлж чадахгүй яг дэлхийд ерөөсөө one of one ганцхан байгаа тийм шиг нэ. Okay, so what's the next car? The next car, so those are called the bird cages. Excuse me. Bird cages. Bird cages, yeah, like the bird. So the entire chassis used to weigh only 36 kilos. Oh. Yeah. Another interesting fact about the car is that it had several different motorizations inside it in the different versions. Yes. And so this one used to be
a 4-cylinder engine. And what Mr. Panini and the team did is they took out the 4-cylinder engine and they put the 12-cylinder inside it. When? I think it was at the start of the collection, so that would be during the late 90s. So this one is the same type of bird cage, but this is a front engine. As you can see, it has the beautiful Italian curves, yeah? Yeah. And one of the interesting things about those cars is that, as you can see, it didn't even have a speedometer. So imagine like you're driving at 180 to 200 kilometers with nothing and with No the little, safety. yeah, exactly, no safety. Yes. The little leather helmet with the goggles, you know. Yeah. that we have here. This was crazy. It was truly another time. And also the interesting thing is that right now, if you look at Formula One drivers, they're all over social media, they're all over TV. But back at the time of the 1930s, for example, you used to not have this. Yeah. So it was really just as a means of surpassing yourself, you know? Yeah. Энэ машин болохоор Maserati-гийн уралж ирсэн машин бол ерөөсөө биш. Онцлог нь яагаад энэ машинд байгаа вэ гэхээр нөгөө хөдөлгүүр нь Maserati-гийн V6 3-ны хөдөлгүүртэй тэр онцлогтой машин. Одоо 1957, 58 он гээд уралж байгаа тийм бүтэн баг 40 жилийн дараа Maserati бас буцаж уралдаанд орж ирсэн маа. Тэгээд энэ машин бол цэврийг уралдааны зориулттай тийм машин гинэ. За гоё юм байна. Түрүү яг энэ чинь музей юм чи музей гэсэн чинь яг тийм гараж шиг юм байгаад байгаа юм бэ гэсэн чинь. Бид нэр ингээд хуучны машин сэргээж байгаа. Тэгээд энгийн хүн орж чадахгүй. Бид та нар Монголоос ирж байгаа болохоор ингээд үзүүлээ гинэ. Энэ машин болохоор 1950-аас 60 онд үйлдвэрлэсэн Maserati юм чи. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр ямар нэгэн суперчаржер, турбочаржер байхгүй, сорсууг угаасаа байхгүй. Зөвхөн карбюратор, тюнингтэй гэж ярьж байна. Тэгээд хамгийн гайхалтай зүйл 4200 энэ V8 мотор нь өөрөө 480 морин хүчтэй. Тэгсэн хэдий чинь энэ машин өөрөө ердөө 600 кг жинтэй гинэ. This is made by Ital Design Giugiaro, which is an Italian design house. So as you can see, for example, on this one, this is a 1990s car. And as you can see, it has shapes that can remind you of other 1990s models, such as maybe the Bugatti B110 or the Lamborghini Diablo. Of course. And this is because it was made by the same designer. I see. This is an A6 G54. Maserati-гийн хамгийн анхны яг олон нийт зориулж үйлдвэрлэжсэн машин гэнэ. Тэгээд нэр нь айгу төвөгтэй мэн A6G -6-аас 54 гээд. A үсгэн болохоор ах トゥ 6-гийн нэгнийх нэр 6 гэхээр 6 цилиндртэй. G means Giza. Yeah. G нь Giza гэсэн утгатай. Тэгээд артлын 54-үүд нь болохоор үйлдвэрсэн он юм байна. Тэгээд нэр нэг жоох юм уншихад хэцүү байна. 1957 онд нөгөө Maserati чинь тэр машинаар Defengo-гоор тэмцээн төрүүлээд бас яг нэр хүндэн буюу санхүүгийн компани хувьд яг гайгүй болж ирсэн цаг үед яг энэ загварыг үйлчилсэн та. So this is the Evolution, the Mistral. Yeah. Тэгэхээр Maserati-гийн хувьд одоо бид нар хэлж л байна л та нөгөө 1967 оны дараагаас эхлээд Maserati-гийн санхүүгийн маш хүнд асуудалд гарч ирсэн. Түүнийх нь нэг нь тухайн цаг одоо үйлдвэрлэсэн яг сүүлийн машиных нэг болох 1971 оны нэг одоо ч гэсэн байдаг нэг Ghibli. How do you call this name? Ghibli, yeah. Ghibli, Exactly. In Italy. Yep. Одоо ч нэг Maserati үйлдвэрлэдэг цөөхөн машинууд нэг болох Ghibli загвар юм байна. Because Maserati is still producing Ghibli models, right? Other ones. Yeah. Still producing. Different, another generation. Yes, there were multiple generations Name is of same. the Ghibli. You're right. By the way, the interesting thing about this museum is that you can just ask us to open the doors or show you the inside of the cars. So feel free to ask me, take pictures or things of the thank you. sort. Yeah. Thank you so much. Бид нэг бичлэг хийгээд Монголоос ирсэн гэдэг. Машинуудыг онгойлгож ингээ үзэж харж болно шүү. Бичлэг хийж болно шүү гэнэ. Thank you. In Ferrari Museum, if you touch the car, the alarm goes off and then you go to jail. Here, you can just ask me and I open the door and you can look inside. Wow, so kind. Thank you so much. Check out the interior. Natural байна харъя. Thank you. Wow. Ингээ суухна шүү дээ. Ингээ суухна шүү дээ. Амар доор суудаг юм байна. And this is the convertible version of the Ghibli. Okay. So as I said, this is the innovation and engineering department of Maserati. So this, for example, is the 6-cylinder engine that used to go in this A6 Alemano car. Yeah, this is the one. The 36 кг. Түрүүний хэлжсэн нөгөө
This Door is is, the third cage chassis. Машин ч нөгөө ерөөсө 36 кг жинтэй гэдээ яриадсан шүү дээ. Тэгээд энэ яг тэр одоо гүйзүү арам юм байна. Maserati компани мотоцикл үйлдвэрлэж ирсэн чарнистай мдэггүй юм байна. Сонирхолтой хэлэхэд нэг 120-оос 250 хөдөлгөөртэй. За тэгээд 4.8-аас 12-аар морины хүчтэй. Тэгээд дээд хурдны 65-аас 120 хүртэл хүрдэг. Ийм онцгой байж. Okay, so thank you man for everything for supporting I appreciate it. us. I really appreciate It's a for you. pleasure. And Yeah, lots of love to Mongolia, and I hope everyone can one day come here to take a look at the cars. yes, I hope so. Yeah. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг энэ видеод дуусгая. Одоо дараагийн дугаар руугаа буюу дараагийн хот руугаа явцгаая. Баярлалаа.